Сайн байцгаана уу та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр бүгдээрээ олонний анхаарлыг маш их татсан нэгэн хэргийг сонсцгооноо. За энэ бол 1991 онд болсон Омар Рададийн хэрэг байгаа. За гэвч энэ хэрэг гарснаас хойш 30 гаруй жил өнгөрсөн ч өнөөдрийг хүртэл одоо маш маргаантай хэвээр үлдсэн. За 1991 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Францын өмнөд хэсэгт орших Кан хотын өндөрлөг дээр байрладаг баян чинэлэг хүмүүс амьдардаг Мужан хэмээх жижиг хотод энэ аимшигт хэрэг болсон. Зуны ихэнх сар байсан ч хэдийн халуун орж номхон далайн эргийн бүс нутагт амар тайван нэм гариг үргэлжилж байв. Энэ өдөр 65 настай хатагтай Гилен Маршал хөрш хатагтай Костринд өдрийн 13 цагт зоог барихаар урагдсан байв. 11 цаг 45 минутанд хатагтай Маршал найз Эрикатайгаа уулзаар маргааш үдийн хоол хамт идцгээе, эртхэн ирээрээ. Дөнгөж шүршүүрээс одоо гарч ирлээ. Одоо хатагтай Костринд урагдсан тул яарах хэрэгтэй байна гэд уцаа талсан байна. Гэвч үргэлж цаг баримталдаг ямар нэг зүйл тохиолдвол заавал мэдэгддэг байсан хатагтай Маршал хатагтай Кострийн өдрийн зоогондоо ирээгүй тул зочид эхэндээ тоогоогүйч десерт гарах үед ч тэр ирээгүй хэвээр байсан учраас тэд түүнд санаа зовж эхэлсэн байна. Тэд түүнийг гэрийн удаа утас руу залгаад уцаа авахгүй болохоор нь гэрийнх нь гадаа очиж хаалганы хонхыг дарсан боловч ямар ч хариу өгөхгүй байсанд хэсэг хугацаанд хүлээж байгаад буцжээ. Маргааш нь буюу 6 дугаар сарын 24-ний даваа гарагт хатагтай Маршалын хөрш бөгөөд найз Эрика одоо түүнтэй тэдний тохиролцсон ёсороо 11 цаг 30 минутын үед ирж хонхыг нь дарсан ч бас л ямар ч хариу өгөхгүй, уцрын залгаад ч бас хариу байхгүй. Эрика хатагтай өчигдөр хамт хоолсон найз нартай нь холбогдож асуухад хинч түүнийг хараагүй, ямар ч сураг байхгүй байна гэсэн байна. Ингээд Эрика одоо байдал нэг л хэвийн биш байгааг ойлгож хамгаалтын компани харуулт мэдэгдэж түүнтэй хамт одоо тэдний байшинд нь нээж дотогш орсон байна. За хаалга дүгжээгүй байсан хамгаалтын тохиолол унтраатай байсан нь анхаарал татсан ч байшин дотор бүх зүйл нам гүм эмх цэгцтэй ороо засаагүй. Галзуухны ширээн дээр нь өглөөнийхөө цаг ууж байгаад орхисон аяг тавгнууд гар цүнх нь өрөөндөө байх ба дотроос нь мөнгө авсан бололтой байв. За гисэн ч гэрээ эзэн өөрөө хаанч байхгүй байсан. За орой 18:30 минутын үед тэд цагдаа нарт мэдгдсэн бөгөөд хэргийн газар дээр ирсэн мөрдөн шалах албаныхан байшинг нэгжиж шалгасны дараа үндсэн байртаа залгаа байрлах жижиг нэмэлт барилгад анхаарлаа хандуулсан байна. Цагдаа нар гэрээс олсон түлхүүрээр хаалганы цоожиг онгоолгож хаалгыг нээх гэж оролцсон ч хаалганы цаана ямар нэг зүйл тулаад хаалгыг онгоолгож болохгүй байв. За тэгсэн ч одоо хүч хэрэглэн түлхсээр байж одоо бас нэг гар орох завсар бол гаргаж чадсан байгаа юм. За тэгээ завсаар нь гараа оруулсан цагдаа хаалгыг онгоолгоход саад болоод байгаа зүйлийг арай гэж цааш нь түлхэж холдуулсан ч хаалга томоор нэгдэхгүй байсан нь нэг төмөр тэглээд байгааг бол харсан байна. Цагдаа нар хамтын хүчээр арай гэж холдуулж подвалд ороход аль хэдийн 20 минут орчим болсон байгаа. За тэд гэрэл асааж доторхыг харахад тэнд одоо Гилен Маршалын цогцос цусандаа хутгалтсан байдалтай нүрээрээ доош харсан бараг танигдахааргүй биенд нь одоо олон удаагийн цохилт хутганы шарх илэрсэн. За нэг гурван бараг л тасарчихсан халааттайгаа хөвтөж байх ба хормон ээш хөгцсөн байдалтай байдаг. Цагдаа нар өрөөг тойруулан анхааралтай ажиллахад тэдний харц дарсны зойр руу ордог хаалган дээр туссан бөгөөд тэнд цусаар бичсэн улаан бичээс байгааг хардаг. За тэр бичээс нь Омар ма чүэ буюу Омар намайг алсан гэж бичигдсэн байсан бөгөөд алах гэсэн үгийг өнгөрсөн цаг дээр биш үйл үгийг нь хувиргаагүй уруу бичсэн байсан. За энэ үсгийн алдаа нь одоо хожим энэ хэргийн хамгийн их маргаан дагуулсан асуудлын нэг болсон. За мөн үүдний хаалганы яг эсрэг талд хаалаалтын одоо өрөөний хаалган дээр ижил бичээсийн эхлэл нь байдаг. За тэнд одоо Омар ма тэ гэж одоо үгээ дуусгалгүй үлдсэн. За дараа нь доош одоо урссан цусны мөрөлдөрсөн үгийг одоо бичсэн хүн өгүүлбэрээ дуусгах хангалттай цаг хугацаа хүч чадалгүй байсан мэт сэтгэл төрүүлж байсан. Цагдаа нар нэрэн даруй логик мэт санагдах таамаг дэвшүүлсэн бөгөөд хатагтай Маршал нас барахынхаа өмнө өөрийн цусанд одоо хуруугаа дурж өөрийг нь хөнөөсөн хүний нэрийг хоёр өөр хаалган дээр бичиж үлдээсэн. Тэрээр энэ бичээсийг бичснийхээ дараа хаалгыг дотроос нь тулж бэхлэн улмаар өөрт нь учирсан гэмтлийн улмаас нас барсан байж болзошгүй гэж тамгалсан байна. За Гилен Маршал бол чинээлэг үйлдвэрийн эзний охин байсан. Автомашины гэрлийн Маршал компанийн үүсгэн байгуулагчийн одоо бэлэвсэн эхнэр, нэр хүндтэй, асуудалгүй амьдралтай, ээжийн давхаргын одоо эмэгтэй байсан бөгөөд тэрээр нэг хүүтэй байсан ч тэр нь тустай амьдардаг тул Лашамад хэмээх нэртэй тансаг виллада ганцаараа амьдарч найз нөхдөө одоо байн хүлээн авдаг, том цэцэрлэгтэй, усан сантай
байшиндаа бол намгүйн амьдралаар амьдарч байсан байгаа. За 1991 оны 6 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Ла Шамад Вилагийн орчимд хинт с жигтэй зүйл хараагүй, сонсоогүй байсан бөгөөд үрдэн шалах ажиллагаа эхлэмэгц Гилен Маршалыг хин ийм хэрцгийгээр өнөөсөн бэ? Яагаад ийм хүчирхийлэл үйлдв? Хэрэг үйлдэхэд ашигласан зэвсэг нь хаана байна? Гэсэн асуултууд араасаа уран гарч ирсэн. Гэвч мөрдөгчд цусаар бичигдсэн Омар намайг аллах гэсэн бичээсийг гол баримт болгон авч цааш нь гүнзгий шалгахын оронд тэр нэр дээр төвлөрөх хандлагатай болсон бөгөөд өршүүдийн мэдих цорын ганц Омар бол Омар Радад байсан тул с жигтэн бараг шууд тодорхой болсон. Омар Радад Марокко улсын хойд дэлхийн Бени Уашик гэмэх жижиг тосгонд 5 ах дүүгийн хамт өссөн. Гэр бүлийнхээ дундаа сургуульд огт суралцаагүй, жүхсэг тайлагдаагүй, багаасаа ээжтэйгээ хамт талбайд ажиллах дуртай байсан залуу бөгөөд 1984 онд 23 настайдаа Францад цэцэрлэгчээр ажиллаж байсан аав дээрээ ирж Мужан хотын чинэлэг айлуудад цэцэрлэг арчилж эхэлсэн байна. Тэр даруухан ажилсаг, хийлдэг зантай хүн байсан бөгөөд удалгүй Каннын өндөрлөгдөх үйлчлүүлэгчдийн сүлжээг бий болгож 70 гаруй настай баян Франсин Паскал хэмээх эмэгтэйн цэцэрлэгийг арчилж эхэлсэн ба улмаар Франсин түүнийг хөрш Гилен Маршалтай танилцуулжээ. Омар 1987 онд Латифа гэх эмэгтэйтэй танилцаж гэр бүл болсон бөгөөд 2 ч хүүтэй болж гэр бүл нь Түлэн хотод амьдарч үний багахан орлогоор амь зуудаг. Харин Омар 7 хоногийн турш Каннын ойролцоо жижиг байрт хүрээслэн ажилтдаг байж. 1991 оны 6 дугаар сарын 25-ны мягмар гарагт Омар гэр бүлийнхээ хамт Түлэн дахь байрныхаа тагтан дээр сууж байхад жандармууд хаалгыг нь хүчтэй зогшиж гинт орж ирэн ямар нэгэн тодорхой тайлбар өгөлгүй түүнийг авч явсан бөгөөд түүнийг байцаахтаа шууд л Гилен Маршалын цогцсын зургийг үзүүлж аллагад буруутгасан байна. Францэл муу мэддэг юу болж байгааг ойлгоогүй Омар 24 цагийн турш цагдан хоригдож өмгөөлөгч болон орчуулагч авах эрх олгодоогүй, хоол унд нойргүй шахан байдалд байцаагдсан ч тэр тайван хэвээр хэнийг ч халаагүй гэж мэдэгдэж байсан. Мөрдөгчдийн гар дээр бодит баримт бараг байхгүй, зөвхөн цусаар бичигдсэн бичээс л байсан бөгөөд хорын ганц боломжит сэтэл нь хохирогчийн цүнхнээс алга болсон ойролцоогоор 2000 франк буюу өнөөгийн ханшаар 300 орчим евротой тэнцэх мөнгө байсан тул тэд Омарын санхүүгийн байдал муу, мөрийдөө тоглоом сонирхдог гэх мэдээллийг ашиглан сэжийг улам баталгаажуулахыг оролдсон байна. Харин Омар өөрийнх нь хувьд Маршал хадагтай тэдний гэр бүлд олон талаар тусалж өмнө нь байрандаа түр амьдруулдаг байсан тул түүнийг бараг ээжгээ хүндэлдэг байсан гэж мэдүүлсэн бөгөөд аллах болсон гэж таамагласан 6 дугаар сарын 23-ны нэм гарагт тэр хадагтай Франсинид хүн өдөржин ажилласан. Үдийн цайны завсарлагаар мопедороо гэртээ очиж замдаа талах нэрийн бовны дэлгүүрээр ороод хэд хэдэн хөрштэй тааралцсан, гэртээ хооллож тамхи татаад 12 цаг 51 минутанд нийтийн утасны бүхий гэр бүл рүүгээ залгасан. Дараа нь буцаж Франсинид ажилласан гэж мэдүүлсэн бөгөөд хадагтай Франсин ч түүнийг тэр өдөржин тэднийд ажилласан. Үнэн ч шудраг хөлмөрч залуу байсан гэж баталсан боловч түүний энэ мэдүүлгийг өөр хинч батлаагүй. Талхчин эмэгтэйч тодорхой санахгүй байсан мөрдөн шалах ажиллагаанд Омарын эсрэг нөхцөл байдлыг улам хүндрүүлсэн байна. Омар Рададыг 1991 оны 6 дугаар сарын 23-ны өдөр өршүүдийн хийнийч харсан гэж батлаагүй бөгөөд түүний мэдүүлгээс бодитоор батлагдсан цорын ганц зүйл нь 12 цаг 51 минутанд нийтийн утаснаас гэр бүл рүүгээ залгасан дуудлага байсан бөгөөд энэ нь дараа нь өргөн холбооны компани бүртгэлээр нотлогдсон байна. Шүүх эмнэлгийн шинжээчдийн дүгнэлтээр Гилен Маршал 6 дугаар сарын 23-ны нэм гарагт 12 цагаас 14 цагийн хооронд амь өргөцсөн байх магадлалтай гэж тогтоогдсон тул Омар 12 цагт ажилласаа гарснаас хойш 12 цаг 51 минутанд утсаар ярьсан хооронд 51 минутын зай байгаа нь онлын хувьд аллах үйлдэх хангалттай хугацаа байсан гэж мөрдөгчөж үзсэн боловч үүний эсрэг бодит материаллан нотлох баримт огт байгаагүй, уцас гутал дээр нь цусны мөр илрээгүй, подвал дотор өвс шорооны уул мөр байгаагүй. Дээрэс нь Омар тэр өглөө өшөөхөө зүйлийг хадаж байсан нь бол тогтоогдсон. Тэгээд тухайн үед ДНХ-ийн шинжилгээний аргачлал бүрэн хөгжөөгүй байсан учраас түүнийг подвалд байсан эсхийг шинжлэх ухааны үндслэлтэйгээр батлах боломжгүй гэж үзсэн байна. Бүрдэн шалах ажиллагаа ийхүү сул нотлохотой эхэлсний дээр нэмээд хохирогчийн цогцыг задлан шинжилснээс ердөө 7 хоногийн дараа арга эрт нь хүлээлгэн өгч чандралсан нь цаашид дахин шинжилгээ хийх боломжийг бүрэн хаасан бөгөөд ийм ноцтой хүн амны хэрэгт ийм шийдвэр гаргасан нь бол олон хүнд ойлгомжгүй санагдсан ч мөрдөн байцаагчдын хувьд тусаар бичигдсэн Омар намайг алсан гэх бичээс хангалттай гэж үзэн 1991 оны 6 дугаар сарын 27-нд Омарыг санаатаагаар хүний амь насыг хөнөөсөн хэрэгт албан ёсоор яллагдагчаар татаж Грас хотын цагдан хорход бол илгээсэн байна. Тэрээр 2 жилийн турш
урьдчилан хоригдож 1993 онд мөрдөн шалах ажиллагаа дуусна нь ийм нууцлаг ноцтой хэрэг харьцангуй богино хугацаанд явагдсан гэж үзэгдсэн бөгөөд ганцхан өдрийн дотор өөрийгөө бодитоор хамгаалах боломж бараг олголгүйгээр залуу цэцэрлэгчийн амьдрал үндсээрээ өөрчлөгдсөн энэ хэрэг түүний хувьд дөнгөж зэгтлэл байсан. 1994 оны 1-р сард хатагтай маршал алагдсанаас хойш бараг 3 жилийн дараа Омар Радад Францын өмнөд хэсгийн Грас хотын шоронд хоригдсон хэвээр ийм буруугүй гэдгээ үргэлжлүүлэн мэдэгдэж байсан ч 94 оны 1-р сарын 24-нд Низ хот дахь тангарагтны шүүхэд шүүх хурал нэхэлсэн. Танхим дүүрэн хэвлэл мэдээллийнхэн суудалгүй шахан байсан нь энэ хэрэг үндэсний хэмжээний уйлан болсныг бол харуулж байсан. За олон нийтийн анхаарлыг зөвхөн аллахын нууцлаг байдал бус нийгмийн хоёр өөр давхаргын мөргөлдөн татаж байсан бөгөөд нэг талд Францын чинэлэг давхаргын төлөөлөл, нөгөө талд бичиг үсэггүй Марокко гаралтай цэцэрлэгч байсан тул энэ хэрэг энгийн нэг гэмт хэрэг бус. Улс төрийн өнгө аяс бүхий маргаан болон хувирсан байна. Яллагдагчийн суудал дээр Омар туйлдсан, жин хассан төрхтэй харагдаж байсан бол иргэний нэхэмжлэгч талаас халигаачийн ганц хүү Кристиан болон эгч Клэр нар нь оролцож аль талдаа шудраг осыг шаардаж байсан. Омарын өмгөөлөгчөөр Жак Верже гэх алдартай туршлагатай өмгөөлөгч байсан бол хохирогчийн тал хүний эрхийн лигийн ерөнхийлөгч нэр хүндтэй өмгөөлөгч Анри Леклеркийг сонгосон байна. Өмгөөлөгч Вержигийн хамгаалтын шугам тодорхой байсан бөгөөд түүний үзэж байгаагаар 1990-ад оны Франц дахь нийгмийн уур амьсгал цагаачтад хандсан ялгуурлан гадуурхалт, Омарыг урьдчилан буруутгасан, жандармууд мөрдөн шалах ажиллагааг хайнга явуулж, жинхэнэ гэмт этгээдийг эрэлхийлэхийн оронд шууд Омар гэсэн бичгтэр тулгуурлан дүгнэлт хийсэн, хэрэг үйлдэлд ашигласан зэвсгийг олоогүй, хохирогчийн хувийн амьдралыг гүнзгий шалгаагүй, ойр дотны хүмүүсийг нь ч бүрэн нэгтлаагүй гэж мэдгдсэн байна. Мөн тэрээр шүүх эмнэлгийн шинжээчид анх Гилийн маршалын нас барсан хугацааг 6 сарын 24-ний даваа гараг гэж тогтоосон болохыг онцлсон бөгөөд хэрв тэр өдөр амь үрэгдсэний үнэн бол Омар 100 гаруй километрийн зайд байх Тулон дох гэртээ гэр бүлийнхэнтэй байсан тул алуурчин байх боломжгүй байсан ч мөрдөн шалах явцад шинжээчид үхлийн хугацааны талаарх дүгнэлтээ өөрчилсөн нь уг хэргийн эргэлзээг улам нэмэгдүүлсэн гэсэн байна. Шүүх эмнэлгийн шинжээч үхлийн огнооны талаар андуурсан байж болзошгүй бөгөөд Гилээ маршал үнэндээ 6 дугаар сарын 23-ны нам гарагт амь үрэгдсэн байх магадaltaй гэж дүгнэлтээ өөрчилсөн тул яг аль огноог нь үнэн зөв гэж үзэх вэ гэсэн асуулт шүүх хурлын явцад дахин гарч ирсэн бөгөөд хэргийн гол зангилаа хамгийн маргаантай асуудал нь бодволын хаалган дээр цусаар бичсэн өгс байсан. Шүүх хурал эхэлснээс 7 хоногийн дараа бодволын хаалгануудыг танхимд авчирч үзүүлсэн бөгөөд Омар танхимын ард сууж байгаа аавыгаа хараад нэмсгэлсэн хэвээр байсан ч танхимд нам гүн байдал нь уйлж сэтгэл хөдлөл илт бидрэгдэж байв. Учир нь эдгээр хаалган дээрх бичээс нь хохирогчийн амьдралын сүүлчийн үгс байж болох байсан. Хамгаалалтын тал эдгээр үгсийг үнэхээр Гилээ маршал өөрөө бичсэн үү? Хэрэг тийм бол 65 настай эмэгтэй олон удаа хотглуулад цус алдсан байдалтайгаар өгөхийнхөө өмнө өөрийн цусаар алуурчны нэрийг бичих хэмжээний тийм хүч чадалтай байсан гэж үзэх шаардлагатай болно. Онлын хувьд боломжгүй биш ч бодит байдал тун эргэлзээтэй гэж үзсэн. Түүнчлэн Омар намайг алсан гэсэн өгүүлбэр дэх үйл явын буруу хувилбар нь боловсралтай үгийн сүлжээ сонирхож бөөлдөг дээд зиндааны эмэгтэй ийм том дүрмийн алдаа гарах боломжтой юу гэсэн асуултыг гаргаж ирсэн бөгөөд хамгаалтын талын үзэж байгаагаар ийм алдаа бол хэтэрхий илт зохиомл шинжтэй байсан гэсэн байна. Шүүх графологийн шинжээчдийг дуудаж тусаар бичсэн 10 үгсийг наривчлан судлуулсан боловч уг бичээс нь Гилээ маршалын гар бичмэл мөн эсхийг шинжээчид тодорхой баталж чадаагүй байна. Мөн хамгаалтын тал бодволын хаалганы асуудлыг онцлсон бөгөөд цогцос олцсон хаалга дотроосоо эвтэг ор төмөр саваагаар туулж хаагдсан. Жандармууд 20 минут оролдож байж онгойлгосон нь хэрв Гилээ маршал амиа алдахын өмнө өөрөө хаалгыг ингэж бат бэх хаасан гэж үзвэл тэр үхлийн байдалд байгаа ч ийм хүч гарах боломжтой байсан уу гэсэн эргэлзээ төрүүлж байв. Подвалд орох гарах өөр гарч байгаагүй тул хэрв хаалгыг дотроос нь хаасан бол үүнийг хэн хийсэн бэ гэсэн логик асуулт уран гарсан. Дараа нь яллах тал нотлохоогоо танилцуулж эхэлсэн бөгөөд шүүх танхимд яллах талын гэрчүүд ээлж дараалан мэдүүлэг өгсөн. Хохирогчийн гэрийн үйлчлэгч Лилиан онцгой буруутгасан мэдүүлэг өгч Омар мөрийдээ тоглоом дуртай, казинод маш их мөнгө үрж түрээсээ төлөхөд хүндрэлтэй байсан. Халингаа урьдчилж авахыг олон удаа хүсдэгч маршал хадагтай зөвшөөрдөггүй байсан гэж мэдүүлсэн. Иймээс санхүүгийн маргааны улмаас аллах үйлдсэн байж болзошгүй гэж яллах тал үтсэн байна. Мөн хохирогчийн ойр дотныхон өөр нэг сэтэл дэвшүүлж Гилээ маршал ээлдэг боловч ааш муутай, заримдаа төсвөрлөшгүй ширүүн зантай байсан тул Омар түүнийг дэвчгээ болж уур хилэнгийн улмаас амийг нь өнөөсөн байж болзошгүй гэж мэдгдсэн.
мэдэгдсэн. Яллах талын хувьд цусаар бичсэн үгс нь Омарыг одоо буруутгах гол хамгийн шийдвэрлэх нотлохоо байсан бөгөөд Омар намайг алсан гэсэн бичээс түүний нэрийг шууд заасан гэж төр үзэж байв. Үнэхээр үүлгийн буруу хувилбар бичигдсэн байсан ч хохирогчийн талын өмгөөлөгч Гилен Маршал өмнө нь ижил алдаа гаргаж байсан баримтыг танилцуулсан бөгөөд түүний баримтуудаас төлсөн гэж бичих ёстой үгийг төлөх гэж буруу тэмдэглэсэн нэхэмжлүүлүүд олдсон тул боловсралтай хүн ийм алдаа гаргах боломжгүй гэх хамгаалтын талын аргументыг сулруулахыг оролцсон байна. 1-7 хоног үргэлжилсэн шүүх хурлын дараа эрчүүдийн мэдүүлэг, шинжээчдийн дүгнэлт, өмгөөлөгчдийн мэтгэлцээний дараа ч олон асуулт хариултгүй үлдсэн бөгөөд үнэндээ ханан дээрх бичээс дэх Омар гэсэн нэрнээс өөр шууд нотлох баримт байгаагүй юм. Гэсэн шүүх хурлын төгсгөлд яллагдагчийн санал дээр суусан Омар Рададыг эцсийн үгийг хэлхийг уурхад тэр Франц хэлээр би гин буруугүй гэж мэдгдсэн боловч прокурор санаатай хүний амь насыг өнөөсөн хэрэгт 17-оос 20 жилийн хорих ял оногдуулах санал гаргаж тангарагтнууд бараг 7 цаг хилцсэний эцэст 18:30 минутанд шийдвэрээ зарлаж Омар Рададыг Гилен Маршалыг санаатайгаар алсан гин буруутай тооцож 18 жилийн хорих ял оноосон байна. Санаатай аллагад бүх насаар нь хорих ял онох боломжтой байсан атал 18 жилээр шийтгэсэн нь зарим ажиглагчдын хувьд хоёрдмол утгатай шийдвэр мэт санагдсан байна. За нэг талаас түүнийг 100% гин буруутай гэж үзээгүй мэт нөгөө талаас бүрэн цагаатгаагүй гэхдээ урт хугацааны ял оноосон шийдвэр байв. Шийдвэрийг сонсоод Омар ямар ч хариу үйлдэл үзүүлээгүй. Түүнийг шууд л 9 м квадрат талбайтай камерт нь буцаасан бол түүний өмгөөлөгч Верже камерын өмнө уур бухимдлаа илэрхийлж гин буруугүй хүнийг ялсан нь 100 жилийн өмнөх еврей офицерыг шашин шүтлгийн улмаас ялсан шиг өнөөдөр Марокко гаралтай цэцэрлэгчийг угсаа гарал нийгмийн байр суураас нь болж яллаж байна гэж мэдгдсэн байна. Шүүхийн ордны гадаа цугласан олон нийт шийдвэрийг эсэргүүцэн уур бухимдлаа илэрхийлж олон нийтийн санал бодол хоёр хуваагдсан ч судалгаагаар Францын иргэдийн талаас илүү хувь нь Омарыг дахин шүүх ёстой, түүний гин буруудад эргэлзэх хангалттай шалтгаан байна гэж үзэж байсан бөгөөд хэрэгт олон харанхуй тодорхой бус зүйл үлдсэн шүүх шийдвэрээ гаргасан байна. Харин Омар Радад 18 жилийн хорих ял сонсоод сэтгэл санаагаар унсан ч бууж өгөлгүй гин буруугүйгээ нотлохын тулд тэмцэнэ гэж шийдсэн. Цаг хугацаа өнгөрч Түлүүз хотын Мюрэ шорт хоригдож байх хугацаанд Омар гин буруугүй гэдгээ үргэлжлүүлэн мэдэгдэж өлсгөлн зарлаж хэрэгээ дахин хянуулах хүсэлтүүдийг удаа дараа гаргасан ч амжилт олоогүй. За 1996 онд ял оноосноос 2 жилийн дараа хэрэг улс төрийн шинж чанартай болж Мароккогийн хаан 2 дугаар Хассан Францад айлчлахдаа тухайн үеийн ерөнхийлөгч Жак Ширактай уулзан Омарыг суллахыг хүсэж хариуд нь Мароккод хоригдож байгаа Франц иргэдийг суллах амлалт өгсөн байна. Үүний дараа Жак Ширак Омарт хэсэгчилсэн өршөөл үзүүлж ялын хугацааг нь 4 жил 8 сараар багасгасан бөгөөд энэ мэдээг сонсоод түүний ойр дотныхан баярлсан ч өршөөл нь түүнийг хууль ёсоор захаатгсан гэсэн үг биш. Шүүхийн хувьд тэр гин буруутай хэвээрээ тооцогдож байв. За ялын хөнгөлөлт болон хугацаанаас өмнө суллагдах нөхцөлийн дагуу 1998 оны 9-р сарын 4-нд Омар Радад 7 гаруй жилийг шоронд өнгөрөөснөөс хойш эрх чөлөөгөө сэргээсэн ч тэрээр өөрийгөө цагаатгсан гэж мэдрээгүй. Учир нь энэ хэрэгт тэр нэр хүнд, ажил амьдрал, нийгмийн байр сууриа бараг бүхэлд нь алдсан хэвээр үлдсэн. За Омарын дараагийн тэмцэл нь өөрийгөө цагаатгуулж хэргийг дахин шүүлэх явдал байсан бөгөөд 94 оны шийдвэрээс хойш түүний гаргасан бүх давж заалдах болон хэргийг дахин хянуулах хүсэлтүүд нь шүүхээр нэг бүрчлэн татгалзагдсан байна. Тэгсэн ч тэр бууж өгөлгүй би 2 дахь шүүх хурлыг шаардаж байна. Зөвхөн өөрийнхөө төлөө биш, бүх Францын төлөө үнэн үнийг мэдэх эрх ард түмэнд бий гэж мэдэгдэж олон удаа тангараг өргөн би хатагтай маршалыг алаагүй гэж ил тод хэлж байсан боловч шүүхийн байгууллага байр сууриа өөрчилсөнгүй дахин шүүх хурал болохгүй гэсэн шийдвэр хэвээр үлдсэн. За гисэн хэдий ч хэрэгт шинэ баримтууд гарч ирсэн бөгөөд шинэ графологийн шинжилгээгээр цусаар бичсэн үсгүүдийг Гилен Маршал өөрөө бичээгүй байж болзошгүй гэсэн дүгнэлт гарсан. За мөн хохирогчийн гэрийн үйлчлэгч Лилиан болон түүний нөхөр Пьеро галзуу хочтой эрийн оролцооны тухай байсан бөгөөд Лилиан шүүх хурлын үеэр Омарыг хамгийн хүчтэй буруутгасан гэрч байсан ч гэсэн нэгэн мөрдөгчийн үзэж байгаагаар Маршал хатагтай түүнийг ажлаас халах гэж байсан нь сэтэл болж тэд хамтран аллах үйлдсэн байж болзошгүй. Үүнээс гадна Пьеро өөр хэрэгт хүн амны хэрэгээр ял шийтгүүлж байсан тул ийм хэрэг
үйлдэх чадвартай хүн байсан гэж үзсэн ч харамсалтай нь тэр 2010 онд нас барсан бөгөөд түүний ДНХ-г хэргийн газрын улмөртэй хизээж харьцуулж шалгаагүй юм байна. За 2008 онд өмгөөлөгч Сильви Никович хэргийг дахин авч Омарыг бүрэн цагаатгах хүртэл тэмцэнэ гэж мэдэгдэн олон нийтэд энэ хэргийг 20 дугаар зууны хамгийн том шүүхийн алдаа байж болзошгүй гэж тодорхойлсон бөгөөд шинжилгээ, шинжээчдийн дүгнэлт гаргуулах нь маш хэцүү, прокурорын байгууллагын эсэргүүцэлтэй тулгарч байна гэж илт олд ярьж байсан байна. За хамгийн чухал шинэ нөхцөл байдал нь ДНХ-гийн шинжилгээний дэвшил байсан. За хохирогчийн цустай холилдсон 4 өөр эрэгтэй хүний генетикийн уул мөр илэрсэн бөгөөд хоёр нь халаалтын өрөөний хаалган дээр, нөгөө хоёр нь дарсны зойрын хаалган дээр. За мөн 2015 онд цусаар бичсэн 10 үсгийн дээжээс бас 4 эрэгтэй хүний генетикийн профайл тогтоогдсон нь хэрэгт 3 дахь житгээдийн оролцоо байж болзошгүй гэсэн эргэлзээг дахин хүчтэй гаргаж ирсэн байна. За илэрсэн 4 ДНХ-гийн дотор Омар Рададын генетикийн улмар огт байгаагүй. За энэ нь хэргийн явцад маш чухал шинэ нөхцөл байдал болсон ч эдгээр ДНХ-нүүд хинт хамаарахыг тогтоож чадаагүй. За учир нь тэдгээр профайлууд Францын үндэсний генетикийн мэдээллийн санд бүртгэлтэй ямар ч этгээдтэй таараагүй учраас бодит эзнийг нь тодорхойлох боломжгүй хэвээр үлдсэн юм байна. За иймээс жинхэнэ хэрэгтэн илэрлээ гэж дүгнэх боломж гараагүй. Харин ч эсвэргээрээ хэрэг илүү олон асуулт дагуулсан хэвээр үлдсэн. За өөр нэг чиглэл нь хохирогчийн хувийн амьдралтай холбоотой байсан бөгөөд Элен Маршалын хайр дурлалын харилцаа, нууц холбоо байсан эсхийг тухайн үед бараг судлаагүй. Түүний найзууд түүнийг нууцлаг, хувийн амьдралаа ил гаргадаггүй эмэгтэй байсан гэж дурдсан ч тодорхой мэдээлэл өгөөгүй юм байна. За гэсэн ч Омарын өмгөөлөгч Сильви Никович бууж өгөлгүй 2022 оны 10 дугаар сард шүүх хурлыг дахин нээх хүсэлт гаргасан боловч энэ олон жилийн турш үргэлжилсэн шүүхийн маргаанд 2 дахь удаага хэргийг дахин хянах хэлэлцэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож Омар Рададыг дахин шүүхгүй гэсэн шийдвэр гарсан байна. За ингэснээр шүүхийн байр суурь өөрчлөгдөөгүй. Элен Маршалын амийг хөнөөсөн цорын ганц этгээд нь Омар Радад гэж хэвээр үзсэн ч олон нийтийн хувьд эргэлзээ арилаагүй хэвээр байгаа юм байна. Омар Рададын хэрэг бол 29 настай энгийн амьдралтай Марокко гаралтай залуу генет сүүлийн 30 гаруй жилийн хамгийн их анхаарал татсан маргаантай хэрэгүүдийн нэгийн төвд орж олон 10 жилийн турш эргэлзээ, маргаан, шүүхийн тэмцэл дагуулсан түүх бөгөөд энэ хэрэг Францын нийгэм улс төрийн дээд түвшинд хүртэл нөлөөлж олон нийтийн итгэл үнэмшлийг хуваасан гэм буруутны жинхэнэ хэн болох нь өнөөдөр ч бүрэн тодорхой болоогүй хэвээр байгаа нууцлаг Омар намайг алсан хэмээх хэрэг байлаа. За ингээд өнөөдрийн маань бичлэг өвгөр өндөрлөж байна. Энэ хэргийн талаар юу гэж бодож байгаагаа бусадтайгаа хуваалцсангаа лайк болон subscribe дараарай. Дараагийн бичлэгээрээ уулзлаа. Түр баяртай.